энэ лид дэлгэц байна. Хэдэн онд анх одоо хэдэн төгрөгийн төсөвтэйгээр энэ ямар зорилгоор тавьж ирсэн ийм лид дэлгэц байд юм бол одоо яагаад ажиллахгүй байгаа юм бол энэ төв талбайд байгаа лид дэлгэцний хувьд гэх юм бол одоо бол эвдрэлтэй. Үндсэндээ дэлгэцнийх нь 3-1 нь бол шатсан гэсэн тийм мэдээлэлтэй байгаа. Ер нь одоо нэг засварлахад нэг 2 сая орчим төгрөгийн засвар шаардлагатай гэсэн мэдээлэлтэй байгаа. Одоо эн чинь бас олон жил бас болчлоо. Тэгэл байнгын нар салхинд гандаал буруу шуурга гэл одоо асуудал ихтэй. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад одоо ашиглалтын шаардлага бол хангахаа байсан. Тэгээд бас эн чинь нөгөө бас олон жилийн өмнө хийгдсэн гэдэг утгаараа нөгөө дэлгэцнийх нь палатууд нь одоо ил палат малаттай гэдэг одоо далд палаттай гэдэг янз л байна л да. Одоо сүүлийн үеийнх нь бол далд палаттай гэдэг ерөнхийдөө бас ус чигний хамгаалалтаа ч гэдэг юм уу бас тэр технологийн сайжраа явж байгаа. Тэгээ манай энэ дэлгэцний хувьд гэх юм бол яг бас тийм хамгаалалт энэ төр муутаа тэгэл нэг бороо мороо орох ч гэдэг юм уу тэр үед нь одоо бас нэг массаас гараа шатах матгч байд юм уу нэг тиймэрхүү зүйлээс шалтгаалаад бол эвдрэлтэй байгаа. Тэгээд одоо ер нь бол бас яг энэ талбай дээр бас яг энэ лид дэлгэц одоо бас яг хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдэг талаар бас бодгол асуудал. Одоо бол бас энэ талбай дээр байгаа дэлгэц үзээ байж идэг хүн ер нь байна уу байхгүй нь бас тэрийг бодгол асуудал. Ер нь бол одоо сүүлийн үед бол энэ цахим орчин гэдэг зүйл чинь бол бас дэлгэрээд тэгээ иргэд бол одоо цахим орчноос бол ер нь бүх мэдээлэл авчиж байгаа шүү дээ. Манай тамгын газар ихтэл одоо хаана болж байгаа ямар үйл арга хэмжээ байна ер нь бүх зүйлийг бол тамгын газрынхаа цахим хуудасаар дамжуулаад бас мөн одоо энэ Ховд аймагтаас үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаараа дамжуулаад ер нь мэдээллийг бол ард иргэдэд бол хангалттай хэмжээнд бол түгээчж байгаа л да. Энэ талбай дээр байгаа дэлгэц бол яг тухайн үедээ бол бас яг энэ цахим орчин гэдэг зүйл бол хумигдмал бас тийм өргөн хэрэглээнд байгаагүй учраас тухайн цаг үедээ бол бас үүргээ гүйцэтгсэл байх ер нь. Тэгээ одоо цаг дээр гэх юм бол яг талбай дээр зогсоод одоо дэлгэц хараад мэдээлэл авах хүн бол одоо хэд байгаа бол ер нь бас нэг тиймэрхүү л бодолтой байгаа. хэрэггүй гэж үзэж байгаа бол одоо энэ хогдор хаягдана л гэсэн үг. Гүүг одоо хэрэггүй гэж үзэх юм бол дараагийн байгууллага шилжүүлэгч гэдэг юм уу одоо энэ дотор одоо жижиг хурлын заал танхимд одоо суурин байдлаар суурлуулад арчиж тордоод цааш навж явах тэр төлөлийн бас ашиглалт бол бас байж болох юм гэдэг бас тийм бодолтой байгаа юм.